That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За өмнөх дугаар дээр бүгд найрамдах хятад ард улсыг үндэслэгч Мао Зэдун хэрхэн итгэл үнэмшил дээр нэмээд айдас дээр суйрлах арга барилаар өөрийн тарих угаалтын системийг амжилттай хэрэгжүүлсэн талаарууд ярьсан. Тэгвэл өнөөдрийн дугаараар Сталин хэрхэн өөрийн тарих угаалтын системийг зөвлөлт холбоот улсад нутагшуулж амжилт олсон талаарууд дэлгэрэнгүй ярих болно. Сталины хувьд Мао Зэдунаас ялгаатай нь тэрээр өөрийн ард түмнийг зөвхөн цор ганц бодит айдас дээр суйрлуулах замаар ард түмнийхэн итгэл үнэмшил оюун санааг нь хүртэл эвдэж чадсан нэгэн гэдгээрээ онцлогтой юм а. Сталины эрен үед Мао Зэдунихаас ялгаатай нь зөвлөлтийн ард түмэн юу үнэн мөн юу худал болохыг маш сайн мэдэж байсан. Тэглээгээд үннийг хэлэх нь аль насаараа боосоо тавьсан хэрэг байв. Сталины тарих угаалт ямар нэгэн уран эвтгэл эсвэл ишлэл номлол аль нэгэн уриал ооцонгоос эхлээгүй. Харин Сталины дэглэм ор сурггүй алга болсон хүмүүсээс шүн дунд гинэт хаалга хүчтэй нүдэх чимээнээс магадгүй дараанчийнх нь бийч байж мэднэ хэмээх айдсаас эхэлсэн юм. Сталины түгээсэн айдас эхэндээ хүмүүсийн амийг хамхиж дараагаар нь тэдний бодлыг засаж эцэст нь итгэлийг өөрчилж амжилт олсон. Сталин хизээч өөрийн ард түмэнд чи зөвийн талд байна гэж итгүүлэхийг оролдоогүй. Харин чи буруу талд орвол үхэн гэдгийг л ойлгуулсан. Гагцхүү буруу зөвийн үнэлэмж нь Сталины хувийн үнэлэмж байх болно. Хүн эхлээд үннийг нууж сурдаг. Дараа нь үнний талаар бодхоос зайлсхийж эхэлдэг. Эцэст нь үнэн огт хэрэггүй зүйл болон хувирдаг. Хүмүүс худал хуурмагт огт итгэхээгүй боловч аргагүй эрхэнд худлыг үнэн мэтээр хүлээн зөвшөөрч амьдрах чадвартай болцгооч. Сталины тарих угаалтын системээс сурах хамгийн гол зүйл бол айдас өөрөө хэд удаан үргэлжилбэл айдас нь өөрөө итгэл болон хувирдаг хэмээх сургамж юм. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Сталин хэрхэн айдасыг систем болгож түүнийг хэрхэн үнэн мэтээр тунхаглаж мөн яаж олон 10 жилийн турш хүмүүсийг үнний хажуугаар нүдээ тас анин дуугүй байлгаж чадсан талаар ярих болно. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Сталинд яг ч итгэл үнэмшил байсан гэж хэлэхэд хэцүү. Иймээс магадгүй тэрээр итгэлийг орлох системийг хайж эхэлсэн байж мэднэ. Сталины хувьд тэрээр Владимир Ленин шиг оновч хүн огтосоо байгаагүй. Мөн Троцкий шиг хувьсгалын бэлэг тэмдэгч байсангүй. Мөн түүнд олонний итгэлийг татах өөрийн гэсэн онцгой харизмч байгаагүй. Иймээс Сталин итгэлээр бус, үзэл санаагаар бус, ард түмний хайр дээрч биш, гагцхүү төрийн аппарат айдас гүйдэс зохион байгуулалтаараа тоглох ёстой гэдгээ ойлгосон. 1924 онд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсыг үндэслэгч Владимир Ленин таалал төгсөв. Түүнийг таалал төгсөх үед Ленины байр суурийг хэн залгамжлах нь тодорхойгүй хэвээр байлаа. Коммунист нам дотор фракцууд өөр хоорондоо өрсөлдөж, нэгнийгээ сэжиглэх байдлаар далдуур тэмцэлдэж байсан цаг. Тэр үед зөвлөлтийн коммунист нам дотор маш том үзэл санааны хуваагдал бий болж, бүх нийтээрээ итгэх цор ганц үнэн зүйл алга болсон мэт байв. Сталинд тухайн үед нам дотор Троцкий, эсвэл Григорий Зиновьев, Лев Каменев зэрэг бодит өрсөлдөгчд байлаа. Тэдгээр өрсөлдөгчд нь бүгд Сталинаас илүү нэр хүндтэй, илүү өндөр боловсролтой, илүү хувьсгалч намтар түүхтэй хүмүүс байв. Сталин тэднийг онол эсвэл бодлохоор мэтгэлцээд ямар ч ялах боломжгүй, мөн ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа ч дийлэх боломжгүй байв. Иймээс Сталин тэднийг шууд л урагч болгон хувиргах ёстой болов. Сталины гол нүүдэл нь тэрээр улс төрийн маргааныг шууд л ёс суртахууны хэрэг болгон хувиргасан явдал байв. Тэрээр өөрийн өрсөлдөгчдийг айжмаар эндэр дээр үг хэлэх боломжийг нь багасгаж, тэднийг дэмжигч албан тушаалтнуудыг албан тушаалаас нь шахаж, улмаар фракцийн зөрчил гаргагчид хэмээн зарлаж эхэлсэн. Ингэснээр түүний өрсөлдөгчд ганцаардаж, нийгэм даяар нэлээд асуудалтай хүмүүс болж харагдаж эхэлсэн. Мөн Сталин өрсөлдөгчдтэйгээ холбоотон болох замаар нэг өрсөлдөгчөө нухаж, улмаар өөр нэг өрсөлдөгчтэйгээ нийлэн нөгөө нэгийг нь зайлуулах замаар эрх мэдэлд хүрсэн байдаг. Тухайлбал Зиновьев, Каменев хоёртой нийлж улаан армийг үндэслэгч Троцкийг шахаж, дараагаар нь нөгөө хоёроо урагч болгон устгасан байх жишээтэй.
өчигдрийн холбоотон маргаашийн дайсан хэмээх философоор тэрээр ажилласан юм. Улс төрийн өрсөлдөгчдөө дарж авсны дараагаар Сталин шуудад нийгэм рүү чиглэж эхлэв. Гэхдээ Сталин өөрийгөө хүмүүсээр хайрлуулахын тулд эсвэл өөрийгөө хүмүүст ойлгуулахын тулд бус харин хүмүүсийг ойлгох хэрэггүй болгох гэж хүмүүсийг дуугүй байлгахын тулд тарих угаалтан эхлүүлсэн байдаг. Үүнийгээ тэрээр их цэвэрлэгээ хийх арга замаар гүйцэтгэсэн юм. Сталины их цэвэрлэгээ нь ердийн нэг улс төрийн хэлмэгдүүлэлт бус харин нийгмийг бүхэлд нь айдас дээрээ суйрлан дахин програмчлах үйл явц байлаа. 1930-аад оны дунд үе гэхэд Сталины өрсөлдөгчид ерөнхийдөө бүрэн устдаад байв. Зөвлөлтийн коммунист нам төр засаг үндсэндээ Сталины гарт бүрэн шиджив. Гэхдээ нэгэн аюул байсан нь ард түмэн байлаа. Ард түмэн дотоод сэтгэлдээ үннийг мэдсээр байвал тэр үнний талаар хамгийн гол нь бодсоор байвал түүний дэглэм богино настай болох байв. Иймээс тэрээр өөрийнх нь эсэргүүцэл гаргахаас өмнө хүмүүсийн эргэлзэх боломжийг устгах алхам хийсэн юм. Үүнийгээ тэрээр ард түмнийг байнгын айдаст байлгах замаар хэрэгжүүлжээ. Их цэвэрлэгээ буюу их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ард иргэдийн дотор хинч аюулгүй байх баталгаагүй байлаа. Сталины хэлмэгдүүлэлтийн машин хүмүүсийг ямар ч учир уялдаа, ямар ч логик дараалалгүйгээр шууд санамсаргүй төврийн аргаар хэлмэгдүүлэн устгаж эсвэл хориж байв. Өнөөдрийн баатар маргаашийн нийгмийн дайсанч болох боломжтой. Ийм тодорхой бус байдал зөв зүгээр байж байгаад урвагч болж шийтгэгдэх аюул нь хүн нэг бүхнийг байнгын айдаст байлгадаг байж. Тухайн үед ерөнхийдөө хүмүүсийг санамсаргүй төврийн аргаар барьж хэлмэгдүүлдэг байсан бөгөөд нийгмийг аюулаас хамгаалах яамд өнөөдөр тэдэн урвагчийг илрүүлэх ёстой хэмээн тоо заадаг байв. Тухайн баригдсан хүн заавал буруутан байх албагүй. Харин өөрийгөө буруутан гэж амаар эсвэл бичгээр хүлээн зөвшөөрөхөд хангалттай байв. Харин хүлээн зөвшөөрүүлэхийн тулд элдв аргаар эрүүдэн шүүж тамсан зовоож хуурамч урвагчдыг бүтээдэг байв. Нэг ёсондоо бол гин буруутныг ирж олдоггүй, харин гин буруутныг шууд бий болгодог систем. Ард түмний дунд хэлмэгдүүлэлт иймэрхүү байдлаар үргэлжлэж байгаад 1937 оноос эхлээд айрам дотор их хэлмэгдүүлэлтийг нэвтрүүлв. 1937-оос 38 оны хооронд зөвлөлтийн улаан армийн дээд удирдлагуудын дийлэнх нь хэлмэгдэж, туршлагатай офицерууд мөн хэлмэгдэн устгагдж, цэргийн оноцчид, цэргийн стратегчид хүртэл олноороо хяргуулсан байдаг. Учир нь Сталин зэвсэг атгсан байгууллага бол хамгийн том аюул бөгөөд тэд бие даан бодож сэтгэх гэж жаахан ч гэсэн оролт бол Сталины дэглэмд ноцтой аюул учруулахаар байв. Ингээд айрам доторх их хэлмэгдүүлэлт эхэлж Сталины хэлмэгдүүлэлт болон айдсын машин зөвхөн ард иргэд төдийгүй зэвсэг атгсан цэргүүдийг хүртэл дарангуйлж тэднийг мөн айлгаж чадсан юм. Сталины эхлүүлсэн энэхүү хэлмэгдүүлэлтийн хамгийн аюултай нь хүмүүс өөрийгөө аврахын тулд өрөөл бусдыг буюу ямар ч гэмгүй хүмүүсийг гүтгэж эхэлсэн явдал. Ингэснээр худал мэдээлэл өгч гэмгүй хүнийг гүтгэх нь өөрөө амьд үлдэх хэрэгсэл болон хувирч, харин жинхэнэ үнэн гэгч зүйл хамгийн том аюул болон хувирв. Иргэд нэг нэгнээ матдаг болсноор зөвлөлтийн нийгэм нь өөрөө нийгмийг аюулаас хамгаалах яамны үүргийг гүйцэтгэдэг болов. Нийгэм бүхэлдээ айдас гүйдэс давтсан тул иргэд өөрсдийнхөө итгэл үнэмшлийг зохиомлоор хүчээрч болтугай өөрчлөх хэрэгтэй болж эхэлсэн. Хүмүүс юу үнэн, юу худал, юу зөв, мөн юу буруу гэдгийг мэддэг хэрнээ үнэн зөвийг бодхоос хүртэл айдаг болов. Энэ бол Сталины хүчирхийлэлтээр суурилсан тарих угаалтын оргил үе байлаа. Харин үүний дараагаар айдас өөрөө иргэдийн дунд бараг домог шахуу болж хувирсан юм. Тэр домгийг бүтээгч нь зөвлөлтийн хөдөлмөрийн хорих лагерууд байв. Эдгээр хорих лагерууд нь энгийн нэгэн шорон бус, харин хүн тус бүрт зориулсан анхааруулга байлаа. Тэнд гин буруутныг засах, эсвэл хууль хэрэгжүүлэх бус, харин айдсыг нийгмийн ухамсарт байнгын хадах зорилготойгоор бүтээж. Эдгээр аимшигт хорих ангиуд нь ихэвчлэн Сибирь, Алс дорнод Колма зэрэг бүс нутгуудад байрлаж байсан бөгөөд тэнд орохын тулд жинхэнэ гэмт хэрэгтэн байх шаардлагагүй, харин сэжигтэн төдийлөх байхад хангалттай. Ингэснээр хинч дараачих нь байх боломжтой хэмээх айдсыг нийгэм даяар түгээсэн юм. Хасах 30 градус, хасах 40 хэмээн хүйтэнд мөнхийн хоол хүнсний дутагдaltaй байдалд хүнд хүчээр хөдөлмөр эрхлэнэ. Үүнээс болоод бие мах бодит төсвөрлөх аргагүй болтлоо сүлтэн дороотож, гагцгүй амьд үлдэх нь цорын ганц зорилго болон хувирна. Эрх чөлөө, үнэн зөв, шударга ёс гэх мэт ойлголтууд устдаж, зөвхөн өнөөдрийг хэрхэн тэсгүй гэх бодолтойд зурлдаж эхэлнэ. Мөнхийн байгаль цаг үр болон хүний харгас дарамт шахалтын улмаас хүмүүс айжимдаа өөрийн хэн байснаа мартаж эхэлцгээдэг.
Тэнд хүмүүс нэргүй бөгөөд дугаараар дуудагдаж хүн гихч зүйл ердөө функц болон хувирна. Хэн нэгнийг хөдөлмөрийн хоригт ачигдсан гих талаар сонсоод өөр бусад нь бүх зүйл ингээд дуусаа тэр хүн хизээж эргэж ирэхгүй хэмээх бат итгэлтэй болсон байдаг. Ингэснээр айдасгүйдэс нийгэм даяар ямар ч хэв ярианы шаардлагагүйгээр тархаж эхэлжээ. Мөн цөөн боловч хөдөлмөрийн хорхиудаас эргэж ирсэн хүмүүст тэнд болсон явдал огт ярьдаггүй, хиндэж гомддоггүй, асуулт асуудаггүй хүмүүс болон хувирсан байж, учир нь мэдээч хэрэг тэдний дотор маш хүчтэй айдас хэдийнээс суучихсан байдаг байв. Ийхүү айдас хүний гадна талд ив биш, харин дотор талд далдуур оршдог болжээ. Зөвлөлтийн хөдөлмөрийн хорих лагерууд нь ийхүү айдас хүчсийг бодит домог хэлбэрээр зөвлөлтийн нийгэмд оршуулж хүн бүхнийг бодит айдасаараа захирч эхэлсэн юм. Түрүүн хэлсэнчлэн Сталин октоосоо ард түмний хайран дээр тогтсон бурхан биш, харин айдас дээр баригдаж дараа нь ард түмний итгэл болон хувирсан шүтэн байлаа. Шүтэн гэдэг нь бас учиртай. Гагцгүй шүтэн болж эхэлсэн цагаас эхлээд тарих угаалт шин шатанд орж эхэлдэг. Айдас хүчирхийллээр ард түмнийг хит их бөмбөгдвөл ард түмэн өөрсдийг нь хамгаалагч аврагчийг хайж эхэлдэг. Харин тэр орон зайд Сталин бодит дүр болон тодорч эхлэв. Сталиныг ард түмний эцэг, агваа удирдан жолоодогч, мэрэгэн удирдагч гэх мэтээр дуудаж нэрлэдэг болов. Мөн Сталин ийхүү хатуу байгаа юм чинь үнэхээр л дайснууд бодитоор байгаа учраас тэрээр хатуу байгаа хэмээн өөрсдийгөө зөвтгөж эхэлсэн байдаг. Мөн нэг их удалгүй нацист Герман зөвлөлт холбоот улсад хавтан довтолсон явдал нь Сталины тэрийг хэлмэгдүүлэлтийг үнэхээр л ортой байж хэмээн зөвтгөж эхлэхэд хүргэжээ. Гэхдээ өнөөдөр зөвлөлт холбоот улс гэж үгүй болсон. Сталин ч мөн үгсэн. Зөвлөлтийн хөдөлмөрийн хорхиуд бүгд хаагдаж бүх зүйл өөрчлөгдсөн ч нэг зүйл Орос оронд хэвээр үлджээ. Тэр бол айдас. Өнөөдөр шоронжуулах систем, улсыг аюулаас хамгаалах яам их хэлмэгдүүлэлт байхгүй болсон ч Оросын нийгэмд айдас гихч зүйл хүчтэй оршин байсаар байна. Өнөөдөр магадгүй зарим хүмүүс зарим сэдвийг огт ярихгүй, зарим асуултыг асуухгүй хэвээр байж мэднэ. Сталинизмын хамгийн аюултай өв нь магадгүй энэч байж мэднэ. Өнөөдөр маш олон хүмүүс өөрсдийгөө чимээгүй байхыг ухаалаг сонголт хэмээн боддог болжээ. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд асуулт асуухаа болсон мөчөөс эхлээд ямар ч нэгэн өөрийн эрх чөлөөг өөрийн гараар боомлож эхэлдэг жамтай. Тэгэхээр өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн үргэлжсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.